Монголын хэлээр хууль бусаар гаргаж Америкийн нэгдсэн улсад дуудлага худалдаанд зарагдсан авраг Тэрнэзээ Баттарын арга хэсгийг Монгол буцаан авчирч Ленин мэдээ залгах гэж буй тухай яригдж байсан. Гэвч Монголын говьоос олдсон 70 сая жилийн настай авраг үлэг гөрүүллийн сур дахин насарсан тул Монголын засгийн газар Тэрнэзээ төрлүүд дундаа маш ховор тооцогддог Баттарын эртний олдурыг ирж олоход туслахыг Их Британий цагдаагийн газраас хүсжээ. Мөн Их Британий цагдаагийн газар дээрх хэрэг дээр хамтарч ажиллах хүсэлтийг соёл спорт аялал жуулчлалын сайд уянгурал гаргасан байна. Улсын хурлын намын бүлгүүд хуралдлаа. Ардчил намын бүлгийн хуралдаанаар энэ 7 хоногт улсын хурлын чуулганы хуралдаанаар хэлэлцэх асуудлууд, тухайлбал иргэний нийсхийн салбарыг хөгжүүлэх талаар төрөөс баримтлах бодлого батлах тухай улсын хурлын тогтоолын төслийг онцгойлон анхаарч хэлэлцсэн байна. Харин Монгол Ардын намын бүлэг энэ 7 хоногт улсын хурлын чуулганы хуралдаанаар хэлэлцэх асуудлыг дэмжих хэсэг талаар ярилцжээ. Энэ 7 хоногт улсын хурал дахь чуулганы хуралдаан засварлагатай холбогдуулан одоо хэлэлцэж буй асуудлыг нэгтлэх зүйтэй гэж Монгол Ардын намын бүлэг үзсэн байна. Энэ 7 хоногийн чуулганы хуралдаанаар хэлэлцэх гол асуудлын нэг нь иргэний нийсхийн салбарыг хөгжүүлэх талаар төрөөс баримтлах бодлого батлах тухай улсын хурлын тогтоолын төсөл байлаа. Монгол Ардын намын гишүүдийн хэлснээр иргэний нийсхийн салбарыг хөгжүүлэх төрөөс баримтлах бодлогын бичиг баримтыг гаргахыг дэмжиж байна. Гэхдээ иргэний нийсхийн бүтэц зохион байгуулалттай холбоотой асуудалд төрийн бодлогын зүгээс анхаарах ёстой гэжээ. Монголын үндэсний ардчил нам эвслээс гарч магадгүй гэсэн мэдээлэл гаргуулсан. Тэгвэл саяхан хуралдсан Монголын үндэсний ардчил намын удирдах зөвлөлийн хурлаар ойрын хугацаанд намынхаа бүгд хурлыг хийхээр шийдвэрлэсэн байна. Уул уурхайн дэд хорог санаачлагч гишүүд сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ. Өнгөрсөн баасан гарагт ерөнхийлөгч ерөнхий сайд улсын хурлын чуулган дээр оюу толгойн асуудлаар мэдээлэл хийсэн. Үүнтэй холбоотойгоор оюу толгойн хөрөнгө оруулалтын гэрээг сайжруулах ёстой хэмээн дайр суурь илэрхийлсэн байна. Эрүүл мэндийн салбарт ажиллаж буй ерөнхий сайд Алтан хуйг 7 дахь өдрөө Сонгон хархан дүүргийн эрүүл мэндийн нэгдэл хүүхдийн тодтолтой нэгдсэн эмнэлэгт ажиллалаа. Нийслэлийн хамгийн олон буюу 260 гаруй мянган хүн амтай тэр дундаа гэр хорооллын иргэн олонтой учраас Сонгон хархан дүүргийн эрүүл мэндийн байгууллагууд стандартаас 2-3 дахин өндөр ачаалттай ажилладаг. Анхан шатны үйлчилгээний хувьд тус дүүрэгт 29 өрхийн эмнэлэг ажиллаж нэг эмнэлэгт 13 орчим мянган иргэн хариалагдсан нь улсын хэмжээнд хамгийн өндөр тоо юм байна. Ашигт малтбарлын газрын дараасан Батбаяг авилгын хэрэгт буруутгагдан өнгөрсөн 7 хоногт Баянгол дүүргийн шүүхээс ял сонсон. Ашигт малтбарлын газрын хэрэг South Scope Sense компани нэр холбогдоод байгаа. Гэхдээ тус компанид холбогдох хэргийг тусгаарлан шалгаж байгаа юм. Тиймээс энэ хэрэгт холбоотойгоор Rio Tinto Group-ийн South Scope Sense компани ерөнхийлөгч Америкийн нэгдсэн улсын иргэн Justin Kaplan Монгол улсын хэлээр гарахыг хоригложээ. Монголын хөрөнгийн биржээс өнгөрсөн 1-р сард явуулсан арилжааны мэдээлэл гаргажээ. 1-р сарын 2-наас 1-р сарын 28-ны хооронд Монголын хөрөнгийн биржний 20 удаагийн арилжаа явуулж 79 компани 4.1 тэрбум төгрөгийн үнийн дүн бүхий 8.4 сая ширхэг хувьцаа арилжсан байна. Роснефть төрийн өмчт компани өнгөрсөн оны нийт орлогын дүн гарчээ. Тус компани нийт орлого 2011 оногтой харьцуулахад 7% өссөн ч цэвэр ашиг нь тал хувьдаа ч хүрэхгүй байгаа гинэ. Энэ нь хяналтын багцыг худалдаж авахын тулд 55 тэрбум Америк доллар зарцуулж байгаатай холбоотой юм байна. Өчигдөр хавдартай тэмцэх дэлхийн өдөр тохиолоо. Энэ өдөр хавдар судлалын үндэсний төвөөс хорт хавдрын талаар та юм мэдэх өрөөнд энэхүү өдрийг тэмдэглэн өнгөрүүлсэн юм а. Хүн төрөлхтний нас баралтын 2 дахь гол шалтгаан болж буй хорт хавдраас сэргийлэх хянах асуудалд бүх нийтийн анхаарлыг хандуулах зорилгоор энэхүү өдрийг тэмдэглэжээ. Манай улсын хувьд хавдрын өвшил 2007 онд 100 мянган хүн тутамд 136 тохиолдол байсан бол 2011 оны байдлаар 100 мянган хүн тутамд 164 болж өсжээ. Дорногой аймгийн замын үд суманд банкны салбараас их хэмжээний мөнгө дээрэмдсэн хэрэг гарчээ. Энэ талаар замын үүдийн цагдаагийн хэлтсийн албаны их сурвалж хадгаламж банкны салбарыг энэ сарын 3-ны 19 цагийн орчим хэсэг хүмүүс дээрэмдсэн үнэ. Дээрэмд хэсэг хүмүүсийг баривчлаагүй байгаа сэжигтнүүдийг эрен сурвалжлах ажиллагаа үргэлжилж байна. Тохирлын хэмжээ тодорхойгүй гэж хариулт өгчээ. Нийслэлийн боловсролын газраас оны шилдэг сургууль цэцэрлэг багш нарыг шалгаруулж шагналыг нийслэлийн засаг даргын хамгийн газрын байранд гардууллаа. Өнгөрсөн 2010 оны шилдэг сургуулиар Хаан уул дүүргийн 18, Чингэлээ дүүргийн 5 дугаар сургууль, төрийн бус өмчөд оюунлаг сургуулиуд тодорчээ. Оны тэргүүний сургуулиас гадна оны тэргүүний боловсролын төвийг нэрлэсэн нь Баянзүрх дүүргийн гэгэрэл хөгжлийн төв юм байна. Харин оны тэргүүний цэцэрлэгээр Сонгон хархан дүүргийн 110 дугаар цэцэрлэг шалгарчээ. Төрийн шагналт дуучин продюсер Болдын би даасан 10 дахь цомог Монгол Pop 2 танилцуулгад зориулсан хөвлийн хурал өчигдөр Blue Sky боллоо. Шинийг санаачлагч гэгддэг тэрээр энэ удаад ч цомгийн танилцуулга өр мөцөөр дэлгэн харуулсан байна.